21 настай Крис Кремерс болон 22 настай Лизан Фрун хоёр бол Нидерландын Амсфрүүтэд төрж өссөн багын найзууд. Тэд багасаа хамтдаа аялахыг мөрөөддөг охтууд байлаа. Үүндээ ч хөтлөгдөн олон газруудаар тэд явдаг байсан. Энэ удаад буюу 2014 оны 3 дугаар сарын 15-нд Амстердамаас Панам руу 6-7 хоногийн амралтаар иржээ. Панамд 2-7 хоног аялсны дараа 3 дугаар сарын 29-нд баруун нутгийн Бокете хэмээх хотод ирж сайн дурын ажил хийхээр болсон байна. Энэ хугацаанд тэд Бокетегийн нэгэн орон нутгийн айлд байрлаж байж 4-р сарын 1-ний өглөө 11 цагийн орчимд тэд тухайн айлын гэрийн тэжээвэр нохоо болох Плюг дагуулan ойролцоох Чирики галтуулын ширэнгэн ойл руу алхахаар гарсан байна. Тэд Facebook дээрээ Бокетегийн орчимд зугаална гэж бичсэн байж. Ингээд Крис ба Лизаны хоёр Бокетегийн хойд хэсэгт орших уулнаас аяллаа эхэлсэн байна. Тэд хөнгөн хувцастай бараг юу ч авч яваагүй, зөвхөн Лизаны жижиг аяллаа үргэвч үүрсэн байна. Энэ нь тэд удаан хугацаанд гадаа явах бодлого байсныг харуулдаг. Харин хэсэг хугацааны дараа гэрийн нохой Блю ганцаараа буцаж ирсэн нь эзэнд нь маш муу зөнгө төрүүлжээ. Үүний дараа Фрүний эцэг эх октоосоо ямар ч мэдээ авч чадаагүй. Өмнө нь тэд өдөр бүр гэр бүлдээ мессеж өчөж холбоотой байдаг байсан. Хоёр охин маргааш нь буюу 4-р сарын 2-ны өглөөний 8 цагт нутгийн хөтөж Фелисианотой уулзахаар тохирсон байсан ч тэд ирсэнгүй. Үүний дараа Фелисиано болон нутгийн хэлний сургуулийн нэг герман багш хамтдаа охтыг сураглаж эхэлсэн байдаг. Тэд Крис болон Лизаны байрлаж байсан байр руу очиход охтын бүх хувийн эзүүс нь байрлаж байсан гэрт нь байсан. Мөн тэд буцаж ирээгүй нь тодорхой болов. Үүний дараа Фелисиано болон герман багш хоёр цагдаагийн газар алга болсон тухай албан ёсоор мэдэгдэв. 4-р сарын 3-нд эрх баригчид ширэнгэн ой дээгүүр агаарын ирэл эхлүүлж нутгийн иргэдчгсэн мөн газар дээр нь хайж эхэлжээ. Харин 4-р сарын 6-нд хоёр охины эцэг эх Нидерландаас Панамд ирж Нидерландын мөрдөгч цагдаа нартай хамт 10 хоногийн турш өргөн хүрээтэй хайгуул хийсэн боловч ямар ч улмөр олоогүй. Охид алга болсноос 10 орчим 7 хоногийн дараа нутгийн тариачид голын ирэг дээр будааны талбайд ажиллаж байхдаа нэгэн үргэвч олжээ. Тэд үргэвчийг цагдаад өгсөн байна. Харин үргэвчэнд дараах зүйлс байлаа. 2 нарны шил 83 $, Лизана Фрүний паспорт, 1 усны сав, мөн Лизанагийн Canon PowerShot фотоаппарат, 2 дотор хувцас мөн Лизанагийн Samsung Galaxy S3 гар утас, мөн Крисийн iPhone 4 утас. Бүх эд зүйлс эвдэрч гэмтээгүй ус орсон шинжгүй байжээ. Эдгээр гар утас болон камера олдсноор цагдаа нар илүү олон нотолгоо болон нууцлаг шинжтэй улмөр олж мэдсэн байна. Гар утасны дуудлагын бүртгэлгээс харахад 4 сарын 1-нд хоёр охин аялал гарснаас хойш хэдхэн цагийн дараа Европын холбооны 112 болон Панамын яаралтай тусламжийн 911 дугаар руу тус залгасан болохыг тогтоожээ. Энэ нь тухайд ямар нэгэн аимшигтай зүйлтэй тулгарсан болохыг харуулж байв. Эхний дуудлагыг Крисийн iPhone 4 утаснаас өдрийн 4 цаг 39 минутанд хийсэн бөгөөд дараа нь Лизанагийн Samsung утсаар 4 цаг 51 минутанд яаралтай тусламжийн дуудлага хийжээ. Харамсалтай нь дохио муу байсан тул аль дуудлага холбогдоогүй. Үүнээс 2 хоногийн дараа буюу 4-р сарын 3-нд 911 лөө нэг удаа залгаж дуудлага холбогдсон боловч 1 секундын дараа дохио тасарсан байна. 4-р сарын 5-ны өглөөний 5 цагт Лизанагийн гар утас цэник бүрэн дуусч түүнээс хойш дахин ашиглагдаагүй. Харин Крисийн iPhone 4 энэ хугацаанд дахин дуудлага хийгээгүй ч олон удаа асааж сүлжээ хайсан байна. 4-р сарын 6-наас хойш iPhone-д олон удаа буруу нууц үг оруулсан байх бөгөөд хинч дахин зөв нууц үг оруулаагүй байна. Мөн 4-р сарын 7-оос 10-ны хооронд iPhone 4 утаснаас 77 удаа яаралтай тусламжийн дуудлага хийсэн бүртгэл байлаа. iPhone-ы нууц үгийг олж чадаагүй ч цоочтой байхад нь хийдэг яаралтай тусламжийн дуудлагыг хийсэн байна. iPhone сүүлчийн удаа 4-р сарын 11-ний өглөө 10 цаг 51 минутанд ассан бөгөөд 11 цаг 56 минутанд унтарч түүнээс хойш дахин огт асаагүй. Харин хамгийн нууцлаг зүйл нь камер дотор байсан гэрэл зургууд энэ хэргийг улам гайхшруулж аимшигтай болгосон юм. Лизанагийн Canon загварын камерын 4-р сарын 1-ний өдрийн зургуудыг шалгахад хоёр охин уулын замаар алхаж яваа нь харагдсан байв. Мөн ойд авсан хэд хэдэн зураг байв. Эдгээр зургуудын аль нь ч юр бусын зүйл харуулаагүй бүгд энгийн аяллаа зургууд байлаа. Гэвч 4-р сарын 8-ны шөнийн 1 цагаас 4 цагийн хооронд авсан 90 ширхэг зураг нь хүмүүсийг бүрчих эргэлзээнд хүргэсэн.
Эдгээрийн ихэнх нь бүрхэг бараан танигдахгүй, утгагүй зургууд байсан бөгөөд ямар нэг тодорхой дүрс мэдээлэл агуулаагүй. Гэвч зарим зураг дээр хоёр охин голын хөндөй эсвэл хавцлын орчинд байгаа мэт харагдаж байсан. Харьцангуй тодорхой хэдэн зурагт улаан хуванцар ууд уйсан модны мөчөр том хадан дээр тавьсан байтал, мөн хадан дээр тавьсан ариун цэврийн цаас ба тойл, мөн Крисийн толгойн арын хэсэг, мөн түүний шанаанд цусны толб мэт зүйл харагдаж байсан байна. Өнөөх цүнх олсны дараа мөрдөн байцаагчид голын дагуу хоёр дахь хайгуулаг эхлүүлв. Хайгуулын явцад нутгийн Ингабе омгийн хоёр эмэгтэй аврагч Крисийн жинсэн шортыг олсон бөгөөд тэр нь цэвэрхэн эвхэд хадны дээр тавьсан байв. Энэ газар нь Лизанагийн цүнх олсон газраас хэдхэн километрийн зайд байж. Үүнээс 2 сарын дараа цүнх олсон газартай ойролцоо модны ард нэг богино ултай гутал болон хүний таацны яс илэрсэн байна. Үүний дараахан голын эрэг дагуу 33 ширхэг хүний ясны хилтэрхий олджээ. ДНХ шинжилгээгээр эдгээр нь Крис Кремерс ба Лизана Форн нарыг болох нь батлагдсан. Харин 33 ясны дотроос 28 нь Лизанагийн зүүн хөлнөөс гарсан болох нь тогтоогдов. Мөн нэг Нидерландд хийсэн гутал олдсноос гутлан дотор Лизанагийн оймс байсан ба өмнөх хүний таацны хэсэг яс нь Крисийнх байлаа. Энэ нь охидын үхэлд хүний оролцоо байсан уу, эсвэл байгалийн хүчин зүйл үү гэсэн асуулт гарч ирв. Эхний асуудал бол Крисийн iPhone-д олон удаа буруу нууцуг оруулсан, хизээж зөв нууцуг оруулах боломжгүй болсон явдал юм. Энэ нь гар утсыг хэн ашиглаж байсан бэ гэсэн асуултыг төрүүлж байна. Хоёрдугаарт камер доторх зургуудын утга учир мөн нэг зураг устгагдсан байсан бөгөөд сэргээж чадаагүй. Гуравдугаарт санамсаргүй олдсон цүнх мөн Крисийн жинсэн шортыг цэвэрхэн эвгэж хадны дээр тавьсан нь голын зүүн эрэгт олдсон явдал. Эцэст нь гол цогцос яагаад олдоогүй, мөн шүүх эмнэлгийн дүгнэлтэнд Крисийн таацны яс нь цайруулсан байсан нь хариултгүй асуудал хэвээр байна. Ийм олон асуудлыг хамгийн их тайлбарлаж чадах таамгийг хайх нь үнэн бодит байдалд ойрхон байх магадлалыг нэмэгдүүлнэ. Америкийн Daily Beast сайтад бичсэн нийтлэлд дурдсанаар харанхуйд авсан зургууд дотроос нэгэн зурагт хоёр хэвтэй шугам тодорч харагдсан байна. Шугамын хэлбэр өнцөг байрлалаас үзэхэд энэ нь нутгийн уугуул иргэдийн Monkey Bridge буюу голыг гатлах зорилттой урт олсон гүр байсан бололтой гэж үзжээ. Энэ нь охид голын ойролцоо аюултай газар орсон болохыг тайлбарлаж, зураг дээрх бараан тодорхойгүй дүрслэлүүдийн утга тайлагдах үндэс болдог. Энэ Monkey Bridge хэмээх гүр нь бодтойгоор хитгэн уяанаас бүтсэн байдаг. Гүүрийг давж байхдаа хүн олсон дээр алхаж, гартаа бас тэнцвэржүүлэх олс барих шаардлагатай. Гүүрийг ашиглаж байхдаа олон нутгийн уугуул иргэд унах тохиолдол гардаг бөгөөд иймээс гүүрийг давхад тодорхой төвчний аюултай гэж үзэж болно. Үүн дээр үндэслэн Daily Beast сайт дараах таамаглалыг гаргажээ. Хоёр охин магадгүй аялаж явахдаа санамсаргүйгээр хад эсвэл голын хөндөлөө унсан байж болзошгүй. Нэг нь хүнд, нөгөө нь арай баг гэмтсэн. Дараа нь хоёр охин тусламж хүссэн дуудлага хийхийг оролцсон. Гэхдээ гар утасны сигнал байхгүй байсан. Үүний дараа тэд бүр мөсөн төөрсөн байж магадгүй. Учир нь ойд зам бол гарахгүй. Тэгээд ч тэд аслагдсан замаар явж байсан. Тэд 4-р сарын 2-ны өглөө өдөр оройгээд цагдаа руу залгахыг оролцсон боловч сигнал бас байгаагүй. Энэ үед хоёр охин тэсвэртэйгээр гарах зам хайж эцэст нь Monkey Bridge-ийг олсон байх магадлалтай. Учир нь буцахын тулд том голыг гатлах шаардлагатай. Харин Monkey Bridge нь голыг гатлах ганц арга байв. Гүүрийг давж байхдаа осол гарч хоёр охин голын ёроолд унсан гэж үзв. Энэ үед Крис хүнд гэмтсэн, магадгүй хүнд команд орсон эсвэл аль хэдийн нас барсан байж болно. Харин Лизана зүүн хөлөө хугалсан. Тэр хөлөө хугалсан учраас Крисийг цааш чирч авч явж чадаагүй. Мөн iPhone гар утсыг нь авч явсан ч нууц үгийг нь мэдэхгүй байсан. Энэ цаг үеийг ойролцоогоор 4-р сарын 6 гэж таамаглаж байна. Сүүлчийн өдрүүдэд охин гар утсаараа сигнал хайсаар байсан, эцэст нь 4-р сарын 11-нд утас бүрэн унтарчээ. Хэдийн хугацаанд охин тесвэрлэж байсныг тодорхойлоогүй, гэхдээ энэ маш хүнд тамшиг процесс байх нь ойлгомжтой. Шүүх эмнэлгийн багийн үзснээр хамгийн магадлалтай тайлбар нь замын ойролцоо үссэн үхлийн осол гэж үзжээ. Америкийн Daily Beast сайтад бичсэн нийтлэлд дурдсанаар энтхийн ойдох ойр орчим нь олон жижиг экосистемтэй учраа тухайн орчны зарим хэсэгт цогцсны задрал үүсэх боломжтой гэж. Мөн цогцос усан задрах үед тодорхой өөрийн гэсэн задралын хэм маяг ажиглагддаг. Толгой, гар, хөлийн хэсгүүд анхны ээлжинд салдаг. Том хэмжээний эд жишээ нь толгой зэрэг эдэрхтэн голын ёроолд шигдэж үлдэж болно. Энэ нь том хэмжээний бүтэн цогцсууд олдоогүйг тайлбарлах боломжтой аж.
Иймээс яс сайрах зарим эд олдохгүй байх, бас хэсэгжилсэн яс олдсон нь байгалийн задрлын болон усны нөхцөл байдалтай шууд холбоотой болох нь тодорхой болж байна гэж үзжээ. Гэхдээ олон удаагийн зураг дарсан болоод хувцас хадан дээр үлдээсэн байсныг олон янзаар таамаглан бичсэн ч үнэн бодит байдлыг 100% баталж чадаагүй бөгөөд зөвхөн олон янзын таамаглал үзсэн. Ингэж бэлтгэлгүй аялахаар гарсан хоёр охин харамсалтайгаар нууц дагуулan амьнасаа алджээ.